За би нэг хоёр багц асуудлаар байр суурь илэрхийлье. За юуны өмнө сая энэ хоёр сайдыг одоо энэ хоёр гишүүнийг сайдад томилох асуудлыг хилцэх асуудлыг Улсын хурлын нэгийн тухай хуулийг зөрчөөд өөрөөр хэлбэл зарчмын зөрүүтэй санал бүлгүүд гаргаагүй байхад оруулж ирээ санал хураагаад явчлаа. Энийг хуралдаан тэмдэглүүлье. За хоёрдугаарт энэ нэр дэвшиж байгаа гэх юм одоо энэ гишүүн энэ хоёр гишүүн удаа дараа энэ гишүүдийг сүрдүүлээд байна. Өчигдөр хууль зүйн байнгын хорон дээр миний гаргасан саналыг буюу прокурорын байгууллагын 4.3 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналыг энэ хоёр гишүүн унгахдаа намайг доромжилсны чинь төлөө энэ саналыг унгалаа гэж хэлсэн. Маш олон гишүүд тэрийг сонссон. Тэнд байсан хуулийн байгууллагын бүгд сонссон. Энэ хүнд ерөөсө хуулийн салбарын асуудал ерөөсө сонирм биш. Зөвхөн хувийн өшгөм зонгоо авах зорилготой. Намайг зүгээр үг хэлж яхад чимээг байгаа ч та нар битгий зэрэгцээд яриад байгаа ч гэж хэлсний төлөө прокурорын байгууллагын төсвийг унгасан. Ийм хүн байж болох юм уу? Тэрийг гишүүд бас мэдээсэй гэж бодож байна. За 2-дугаарт гол хэлэх гэж байгаа бас нэг санал бол энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг бид нар бичгээр аваагүй байна гэд. Гэтэл өнөөгөө 8 цаг 30 минут 8 одоо өнгөрч яхад үндсэн хуулийн цэц олон нийтэд нээлттэй сайтн дээр байршуулсан. Цэцгийн хуралдаан болох үед бол бас бүх зүйлийг бид нар нээлттэй зараа байршуулсан гэдэг ингээд цахимаар явж байгаа бүх үйл ажиллагаагаа цэц бол хүчин төгөлдөр гэж үзээд ингээд бүх процессыг цахимаар явуулсан энэ зүйлүүдийг хүчин төгөлдөр гэсэн. Тэгэхээр одоо бас дүгнэлтийг дахиад хүчин төгөлдөр гэж явах нь бол ойлгомжтой. Дээрээс нь энэ хоёр гишүүн бас энэ хоёр гишүүн бас цэц дахиж ийм дүгнэлт гаргахгүй наа чин зөвхөн ерөнхий сайдад хамааралтай гэж тайлбар хэлээд тах шиг байна. Энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн 35 дахь хуудсанд ерөөсөө зөвхөн ерөнхий сайдад хамааралтай гэдэг дүгнэлт гаргаагүй. Тэр байтугай Улсын хурлын нэгийн тухай хуулийн энэ гишүүд саналаа биетээр өгөөгүй асуудлыг үндсэн хууль зөрчсөн гэдэг ингээд дүгнсэн байна. Энэ өөрөө маш их үр дагавар дагуулнаа. Би бас найдаж ирсэн өнөөдөр энэ бичгээр одоо харах хүртлээр зөвхөн одоо энэ огцруулах асуудал дээр л ингэж бичил санал өгөхөөр дүгнж байгаа болоо да. Тэгэхгүй бол одоо бусад асуудал дээр арайч тэгж дүгнэхгүй байх гэж бас найдаж ирсэн. Гэтэ бүх асуудал дээр ингээд цэц дүгнсэн байна. Энийг одоо манай үндсэн хууль манай их хурлын одоо их хурлын даргын дэргэдэх зөвлөл энэ асуудлыг маш чухалчилж авч үзэхгүй бол болохгүй. Одоо ингээд энэ танхимд хаяад гарсан хүмүүсийг бүгд одоо саналаа өгөөгүй гэдгээр тооцох нь шүү дээ. Эсрэг санал гэдгээр тооцохгүй гэсэн үг. Маш тодорхой бичсэн байна. Тэгэхээр энийг одоо цааш энэ чигээр нь явах юм уу? Яах юм? Одоо тэгээд цэцгийн дүгнэлтийг хилцэхгүй гэж байгаа учраас энийг бид нар дагаж мөртгөөсөөр аргагүй байдалд орно. Тэгээд цаашид их хурл асуудлаа хилцэж чадахгүй болох нэ. За хилцэж байгаа асуудалтай холбоотой нэг зүйлийг хэлье. Хилцэл байгуулах гэдэг эрх дотор гэрээ байгуулах эрх орноо. Иргэний хуулинд байгаа. За сая учрал сайд бортыг эргэлтэнд эдийн засгийн эргэлтэнд ороогүй гэлээ. Тэгээ одоо юугаа хийгээд бортигээс баахан нүүрс аваад идчихсэн юм шиг ийм одоо мэдээлэл олон нийтэд явуулаад байгаа юм би. Улсын ерөнхий прокуророос мэдээлэл гаргаад нүүрсний гэх хэрэг дээр нийтдээ 153 одоо хүн хуулийн этгээдийг шалгаад 88 хүнд ял өгөөд одоогийн байдлаар шалгагдж байгаа 40 хэрэг байна гэдэг ингээ мэдээлэл гаргацсан. Энэ 40 хэрэг дотор энэ танхимд байгаа хүмүүс байгаа мó байхгүй мó гэхээр байгаа гэдэг мэдээлэл өгөөгүй байна одоогийн байдлаар. Тэ ингээд нэг ийм хүмүүсийг бүр ингээд нэг бүх одоо хүмүүсийг эргэлзээнд оруулаад төр дэтгэх итгэлийг хаяа зөвхөн та нарт л итгэживэл болно гэж та нар бодоод байгаа юм. Та нарт ч итгэхгүй байгаа шүү. Тийм учраас энэ дагалдаж орж ирж байгаа энэ хилцэл байгуулах эрх гэдэг дотор саяын тэр гэрээ байгуулах эрх ороогүй гэж худлаа хэлээд байгааг нь одоо би одоо эндээс одоо мэдгэтгэн зүг баха гэж бодож байна. За баасан жирэл шөнө асуултанд хариулъя дээ. Би мэддэг гэхэд үндсэн хуулийн цэцгийг их судлын хуралдаан тайлбарлах хэмжээний хүн биш. Тийм учраас та бид хоёр бол энэ асуудлаар ярих нь цагийн гарц болно. Би бас мэдэмхий тэгж хамаагүй юм ярмааргүй байна. Хоёрт бол бас мэддэг гэхэд их хурлын чуулган тэр хууль хяналтын байгууллагын тэр нарийн ширийн мэдээллийн талаар мэдээлэлгүй байж ийм бас илүү долоо юм ярмааргүй байна. За хоёрт бол ингэж иргэдэд хамаагүй бас төөрөгдөл учруулсан мэдээлэл ярмааргүй байна. Их хурлын тогтоол дээр хэлэлцээр хийнэ гэж. Хэлэлцээр гэдэг бол negotiation хийн. За газрын хэвлэлийн баялагын дийлэнхийг ард түмэн эзэмшнэ. Үндсэн хууль. Үндэсний баялагын сангийн хууль тэр 34% түүнийг бүтээгдэхүүн баах амнаатаар орлуулах эсэх асуудлыг хагцгүй их хурл шийдвэрлэнэ. Хинч дураараа ийдгүй. Эрдэнэс таван толгой компани наад нэг хэдэн ордуудыг чинь
дэрэгдээ авч эзэмшиж дураараа хилцэл гэрээ хийсээр байгаад өнөөдөр энэ олон нүүрсийн сонсголчин болчоод хэрэг сэтэрчээд байна шүү дээ. Багш эмчнэрийн цалингаа нэмүүлээ гадаа зогсож байгаад хэний сонсож байгааг хэдэн 10 тоогоор ярьдаг. Тооныхоо хэмжээг алдсан. Одоо бүр нөгөө мөнгөний баримжаа алдчихад шүү дээ. Зарим улс төрчнөр ч. Тэгээ энэс ч болоод их хурлын гишүүдийг бүгдийг нь хулгайч дээрэмж гэж ойлгоод байна шүү дээ. Тэгээ нэг юм хоёр талд гарч ингэж жүжиглэж байгаа одоо хэдүүлээ болох хэрэгтэй шүү дээ. Наад их хурлын тогтоолд чи хилцээр хийн гэж байгаа. Гэрээ хийн гэж байхгүй. Эний чи их хурлын тогтоолоор оруулахгүй бол угаасаа наадах чи Эрдэнэс 5 компани их хурлаа их хурлгүй засагтаа засахгүй өөртөө шийдвэрлээд явна. Тэгээ хэдэн жилийн дахиад нүүрсний дараа нүүрсний сонсол дахиад энд хийгдэнэ. Тэгээ юу гэх вэ? Чи хилцээр харилцан буулт хийх зарчим. Санхүүгийн банк, хуулийн банк, аудит оруулж хилцээр хийдэг. Би бас энэ 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтын гэрээг ахалсан, корпорат гэрээ хийсэн. Харин би энийг бол Монголд ашигтай гэрээ хийж боддог шүү. Тэгэхээр ийм тохиолдолд би энэ эрхийг их хурл аваасаа хууль тогтоох дээд байгууллага нэг эзэмшээш гэж бодоод байгаа. Тэрээс нэг төрийн эмчийн компани ингээд даварцсан бүх юмыг мэдчихийдэг байна гэж байхгүй шүү дээ. Хилцээрээ хийгээд их хурл руу орж ирээд тогтоол бариад ингээд явах хэрэгтэй л гэдэг. Ийм л байр суурьтай байна. Тийм учраас хэдүүлээ энийг вакуумасаа салаад улсаа бодоод урагшаа хараад явах хэрэгтэй. Төрийн ажил бол амаргүй юм билээ шүү. Энэ улс төрийн ажил бол бас их амаргүй шүү. Тийм учраас нэг хоёр хүний хооронд ярьсан яриа марыг энд яриад байх нь бол За би сая дээр нүүрсний гих нэршлэр эрүүгийн хэрэгүүдэд 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна гэдэг мэдээллийг Улсын ерөнхий прокурорын цахим сайтн дээр мэдээлэл нь 10 сарын 6-ны өдөр гарсан байна. Энийг би уншиж танилцуулж хэллээ. Нэг нарийн ширийн мэдээллийг би мэдээд байгаа юм байхгүй, нээлттэй мэдээлэл. Хоёрдугаар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн 35 дугаар хуудсыг бас уншиж танилцууллаа. Би тайлбарлаад байгаа юм байхгүй. За гуравдугаарт их хурлд оруулж ирсэн их хурлын тогтоолын төсөл дээр нь дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газар зандан шатарт даалгах сугаа гэд хилцэл хийж гэд бичсэн байна. Хэлэлцээр гэд байгаа таны дахин хэлээд байгаа хэлэлцээр гэдэг үгийг чинь бичээгүй хилцэл хийж гэж бичсэн байна. Хилцэл гэдэг нь иргэний хуулийн 39-р зүйлийн 1 иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгар олох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээд үйлдэлийг хилцэл хийгээд шууд хүчин төгөлдөр хэрэгжээд явахгүй. Наа чи Монгол улсын үндсэн хуультай, баялагын сангийн хуультай. Би хэлээд шүү дээ. Бүтээгдэхүүн хуваах тэр амнатаар орлуулна уу бүх тэр гэрээ хилцэл чинь их хурлаар батлагдана. Тийм болохгүй бол тэнд дураараа авирлаад байна. Тэр бордогийн асуудал гэдгийг зөвхөн нүүрсийн зөөж ашигласнаар үүснэ гэж л нэг ойлгож яриад байна. Нууцаар ашиглахаар завдсан асуудал, давуу байдал олгож гэрээ байгуулсан асуудал байгаа штэ. Тийм биз? Тэр гэрээ байгуулсан учраас тухайн компани чинь уурхаа дотор нь газар аваад үйлдвэр хүртэл барьчаад байна штэ. Эний чи их хурлд хэлэхгүйгээр, засагт хэлэхгүйгээр компани дээр сууж байгаа нэг гүйц захирал гэдэг нэртэй хэдэн нөхдөө дураараа авирлаад байна. Эний чинь зогсоо гэдэг хахаар ингээд тэмээ гэхээр ямаа гэдэг юм. Тэгээ хоёр хүн хоорондоо ярьсан асуудлыг их хурлын чуулганд битгий яар. Төрийн ажил тийм амар биш. Ярих юм байна, ярихгүй юм байна. Их хурлын тогтоолын та бүхний өргөн барьсан тогтоолын төсөл дээр хилцэл гэдэг үг чинь байгаа. Дахиад би хэлээ. Та хилцээр гэж дахин дурдсан. Тэгвэл би хилцэл гэдгийг чи хэлээ. Хилцэл гэдгийн цаана гэрээ байгуулах эрх чинь бүгдээрээ байгаа. Нэгийн нэг дээр чинь байна. Нэгийн 3 дээр байна. Хилцэл гэрээ байгуулах эрхийг та нар зандан шатарт олгуулах гээд ингэ сууж штт. Засгийн газарт олгуулах гээд сууж штт. Тэг энийг худлаа эн чинь гэрээ биш гэж тайлбарлаад ах юм. Хоёрдугаарт хоёр хүний хооронд болсон энэ хоёр гишүүн битээрийн хувийн асуудал биш байхгүй тэр прокурорын төсөвч. Бүхэл бүтэн хуулийн салбарын байгууллагын төсөв ярьж хахад намайг доромжилсны чинь төлөө энэ саналыг чинь унаглаа гэд. Тэр одоо тэг хэвэн үү? Би 900% хоронд энийг хандна өгнө. Тэг энийг ингээ хэвэн мэт. Та нар ингээ хүмүүсийг бүр айлгаж сүрдүүлсээр байгаа тэрийг бүр яг нэг хэвэн зүйлгээ бодцсон. Ийм балмад, ийм бүдүүлэг, ийм хөгийн байж болох юм уу энэ танхимын гишүүд чинь? Баасан 60 гишүүнээ та бас ингээд цэцээр утсан хүний хувьд бол би танд нэг зүйлийг хэлчихье. 2009 оны 11 сарын 29-нд 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 2009 оны 11 сарын 29-nd 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 2009 оны 11 сарын
Тэгэхээр цэц бол хүсэлт өгөөд тэрнийхэн дагуу шийдвэр гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдыг огцруулсан тухай асуудлаар шийдвэр гаргасан. Тэр хилцэх явцдаа өөрөөр хэлбэл тэр одоо хууль зөрчсөн байна гэдэг, үндсэн хууль зөрчсөн байна гэдэг л ийм дүгнэлт гаргасан. Цэцэд аливаа нэгэн эртсийн талаар болон улсын хурлын цэцсийн шийдвэр гарахаас өмнөх бусад шийдвэрийн асуудлаар ерөөсөө хүсэлт өгөөгүй. Тийм учраас өнөөдрийн хэлцэж байгаа асуудал бол тухайн өдрийн одоо асуудал бол ямар ч цэцгийн урагшаа шийдвэр гаргахгүй шүү дээ. Тийм учраас одоо энэ асуудлыг бид нар хилцээд явж байна. Тийм учраас ямар нэгэн одоо асуудал байхгүй гэдгийг бас хэлье. Яагаад гэвэл би дөнгөж сая энэ цэцгийн шин дүгнэлтийг дөнгөж сая тарааж байна. Би энийг уншаад тэр цэцгийн одоо шийдвэрийг чи хараад ярьж байна. Цэцэд бол эртсийн асуудлаар ямар нэгэн хүсэлт очоогүй. Маргаан шийдвэрлэх хүсэлт. Бусдаар бол одоо ерөнхий сайдын асуудлыг л тэнд хууль бусаар одоо юу гэдэг хууль зөрчсөн байна, шийдсэн үү үгүй гэдэг асуудал яасан болохоос бусад асуудлыг хэлцээгүй гэдгийг бас манай сайн зэрэг гишүүн бас танд бас хэлчихье. Дээрээс нь би бас хүнд баасан дорж дарахад бас итгэхгүй байна. Ягаад гэвэл уртлын дарга нь байхгүй болсон. Дахиад дээрээс нь их хурлын дэд дарга хууль зөрчүүлсэн. Тэгэхээр надад бол одоо маш сайн зөвлөх байгаа хуулийн. Тэр бол одоо Эрдэнэбат гэж зөвлөх байгаа. Тэр хүн бол одоо энэ асуудал чинь ямар ч хуулийн зөрчилгүй гэдгийг бас хэлж байгаа шүү гэдэг хэлээ.